Буутай этгээд Анаад өнкийг дээрэмдсэн нь. Зэ давгын хинтийн нутгийн хүн бөгөөд түүний дүү эмэгтэй Дархан хотын эрүүгийн мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч Бат найрамдлын ихнэр тул Зэ давг түүний жолоочоор ажилладаг байжээ. Зэ давг нь машин засварын мэрэгжилтэй. Анаад өнкийг буутай этгээд дээрэмдсэн хэрэг гардаг өдрийн өрөө Зэ давг мөрдөн байцаагч хүргэндүү Бат найрамдал Улаанбаатар хотын тээврийн товчноос хүн авч ирэх үүрэг өгсөн байдаг. Тээврийн товчон дээр очиход 2 зүнх гартаа барьсан цувтай эрэгтэй хүн Дархан хотын зүг хөдөлсөн гэж Зэ давг ярьдаг. Машин замдаа хээр зогсож нөгөө этгээд зүнхтэй мөнгийг уудрон шилжүүлж гарбуу болон зүнхийг хээр хайсныг Зэ давг харсан. Энэ нь түүний танил Сайшаа гэх нутгийн орос хүн байсан. Сайшаа Дархан ороод уудтай мөнгөө эрүүгийн цагдаагийн ахлах офицер Бат найрамдалд өгсөн. Бат найрамдал Улаанбаатар хотын цагдаагийн том даргад мөнгөө хүргэж өгөхөөр шинжээч офицерын хамт явхад Зэ давг жолоочоор явсан. Үүний дараа том дарга гэмт хэргийн гэрч болох Зэ давгийг устдах даалгаврыг өгсөн байдаг. Дархан хотын эрүүгийн мөрдөгч Бат найрамдал нь хадам ахыгаа алж чадаагүй. Түүнийг мэдсэн Зэ давг амиа хамгаалахын тулд хүн зодож баривчлагдсан шоронгийн хамгаалтанд орж ам гарахаас өөр аргагүй болсон. Зэ давг нь хүн зодож гэмтэл учруулсан тул баривчлагдсан. Гэтэл түүнд зодуулсан хүн нас барсны хожим мэдж хүргэндүү Бат найрамдалд чамаас болж ийм байдалд орсон тул хэргийг зохицуулж өгөхийг шаардсан. Бат найрамдал би одоо яаж чадахгүй болсон. Тэр хүн чинь нас барсан. Чи камерын бичлэгтэй газар хүн зодож алсан тул ямар ч аргагүй болсон гэж хэлсэн. Гэтэл Зэ давг нь тэгвэл би чиний бүх хүнийг илчлэн хоёулаа шоронд явна гэхэд мөрдөгч Бат найрамдал нь энэ хэргийн дараа өөрийнх нь толгоор гар буугаар буудаж амиа хорлсон байдаг. Мөн хэд хоногийн дараа шинжээч офицер өөрийгөө буудсан. Түүнээс хойш бас сайшаа өгсөн байдаг. Зэ давг нь хүн амны хэрэгээр онцгой чанга шоронд ял идлэх болсон. Онцгой шоронгийн ахлах төлөөлөгч Болт энэ талаар Зэ давгаас сонссноо хожим надад ярьсан. Зэ давг нь шоронд байхдаа ахлах төлөөлөгч Болтын хамгаалтанд байсан учраас сүүлчийн гэрч амьд үлдсэн гэж боддог. Зэ давгийн шоронд хоригдож байхад эрүүгийн цагдаагаас дид хорондоо баяр сайхан онцгой шоронд очиж байцаалт авсан бөгөөд хожин мөн нас барсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор манай банкны хамгаалагчаас гадна 5 нийт 6 хүний амир өгдсөн байдаг. Энэ оны 10 сард инх төр бид хоёрын хийсэн лайваар энэ хэргийн талаар ярихад хууль зүйн яамны сайд Нямбаатар энэ хэрэг үнэн бол ноцтой асуудал тул шалгана хэмээн Улаанбаатар хотын эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн бөгөөд миний бие дуудагдан 4 цагийн турш мөрдөн байцаагчид дээр хэргийн талаар мэдүүлэг өгсөн. Би эрүүгийн цагдаагийн ахмадад хүсснийхэн дагуу онцгой шоронгийн ахлах төлөөлөгч хийж байсан Болдын гэрийг зааж өгсөн. Миний бие саяхан эрүүгийн цагдаагийн газарт мэдүүлэг өгөх үед мөрдөн байцаагч нь манай цагдаагийн нэртөд тадлаа гэсэн байдалтай чухал мэдүүлгийг илэрхий орхигдуулан үннийг тогтоох хүсэлгүй байгаа нь мэдрэгдэж байсан болно. Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөгч Алтан хоёрыг Ахмад Ууганбаяр нарт Зэ давгийг Дарханд амьдарч байгаа яаралтай хамгаалтанд авах шаардлагатай талаар хүсэлт гаргасан. Анаад өнкний төлөөлөн өдөр дох зөвлөлийн дарга гарсан Нямагийн даваа.